Сайн байцгаана уу? Нэг зам нэг соёл аяны өрөөнд үг хэлээч гээд булганы цагдаагийн газраас албагдсан. Тэгээд өөрийн бас бодож байгаа зүйлсийг хэлье. За манайд бол зөвшөөрөгдсөн километрийнхаа энэ цагийн хурдаа зохицуулах дээр жолооч нар нэлээд анхааралтай баймар гоо. Ялангуяа энэ солгоо өрүүлтэй машин бол зөвшөөрөгдсөн хурдаас улмал бүр доошоо явахгүй бол эдгэрчүүд ингээд их биеэрээ гарч ирж нөгөө урсгалд хүн байна уугүй юу гэдгийг хараад байгаа. Тэгэхээр энэ зөвшөөрөгдсөн хурд нь 80 гэж байгаа тохиолдолд ер нь 80-аас доош явна шүү. Би одоо гэр бүлээ найз нөхдөө авч яваа хүмүүсийн амь насыг дааж байгаа шүү гэдэг талаас нь сайн бодмоор байгаамаа. За 10 жил бид нэр сурж байхад 10 дугаар ангид байхад жолооны курс явсан. Тэгсэн манай ангийн багш маань талигаж болцсон л доо өргий Амина гэж багш байсан. Амина багш нэг үг хэлж ирсэн. Та нар жолооны курс сурж гэн гэдэг чинь юмаа сайн сураарай. Дөрмөө мэдхгүй, дөрмөө дагдгүй жолооч төрөх юм бол алуурчинд хутга бариулж байгаатай адилхан шүү хөлтүүдээ гэж их хэлж ирсэн. Санаанд орж байна. Тэгэхээр ерөөсөө яг л тийм юм байна. Өөрийгөө бол хүний амнаас авч явж байгаа, хүний эд хөрөнгийг хариуцж байгаа гэдэг юм уу? Энэ талаас нь бодохгүйгээр хурдан очие, би сайхан давхиж байна. За машин маань сайн юм чинь яас энэ удаан машин их удаан яваад залхуутай байна ч гэдэг юм уу? Ийм бодлоор бол ерөөсөө бодож болохгүй шүү. Жишээ нь одоо манай Булган аймагт бол ингэж штэ өнгөрсөн жил гарсан энэ автын осол гэмт хэрэг чинь энэ жилийнх нь бол ихсчихсэн гэж. Тэгэхээр энэ бол бид нар одоо юу гэдгиймд бид бүхнээ шалтгаалж байгаа зүйл учраас энэ зүгээр л хүн анхааралтай яваад хариуцлагатай явхад ялангуяа энэ их хөдөлгөөнтэй байгаа үед бол энийг нэг анхаарал явах хэрэгтэй байгаамаа. За мөн нөгөө талаас өөрөө машин сайн өөрөө согтуу биш эрүүл явж гэнэ гэж эрдэж сайн эрдэж одоо өөрийгөө бодож машинтай давхичиж магадгүй. Гэтэл нөгөө талаас ч бас нэг одоо юу гэдгийг одоо мохоо гэргэлчиж явах нэг эргүүн согтуу явж ивэл бас яах вэ гэдэг. Тэр самбаачлах хурд зай орон зайгаа сайн баримаар байгаа. Тэгэхээр энэ талаас нь та бүхэн минь бодооч жолооч нар минь дахин бодоос амрах зугаалах очих газрын сайхныг мэдлгүй яах бүгдээрээ сэтгэл өөрчлсөн хотоосоо гарч байгаа. Тэгээд айн замдаасаа яваарай. Нэг зам нэг соёлыг дэмжиж байна.